За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөн нь Улсын хурлын 63 дугаар тогтоол 2024 онд батлагдсан. Энд бол 4 үндсэн чиглэлийн 27 арга хэмжээ зохион байгуулахад тусгагдсан байгаа. Үүний 4 чиглэлийн дээр нь бол нэг нь бол энэ салбарын хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх хүний нөөцийг нэмэгдүүлэх энэ чиглэлийн арга хэмжээнүүд авахар бол байгаа. За энэ мэн ялангуяа энэ хөдөлгөөний хавсралтад бол энэ хүний нөөцийн талаарх бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулах, за салбарын үйлдвэрүүдийн сайн туршлагыг олон нийтэд таниулах гих мэтчлэн ийм арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ хүрээнд өнөөдөр цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, за Зангиа цэгийн за мэргэжлийн холбоодууд хамтраад ажиллахаар болоод ингээд санамж бичиг зурхаар болж байна. Тэгэхээр хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас болон Зангиа цэгийн өнөөдөр санамж бичиг байгуулж энэ хүрээнд энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 8 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорж ажиллаж байгаа. За энд бол хөдөлмөр эрхлэлтийн талаарх ялангуяа энэ хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны талаар, за мөн энэ мэргэжлийн талаарх зөв ойлголтыг өгөх гэх мэтчлэн ийм арга хэмжээнд тусгагдсан байгаа. За мөн Зангиа цэгийн болон ноос нолуур ийм холбоо, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, зэрэг холбоодууд Зангиа цэгийн мөн хамтран ажиллах санамж бичиг зурлаа. За энэ бол 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд энэ хөнгөн үйлдвэрийн талаарх мэргэжлийн талаар мэдээлэл хүргэх 6 сарын кампанит ажлыг хамтран зохион байгуулахаар болж байна. Тэгэхээр бол манай хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн маш их дутагдлалд орсон байна. Тэгээ яагаад энэ дутагдлалд орсон байна гэд үзэхээр мэргэжлийн талаарх ойлголтууд ерөөсөө энэ хүүхдүүдэд байдгүй юм байна. Тийм учраас энэ мэргэжил сонголт хийх 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд чиглэсэн энэ мэргэжлийн талаарх ойлголтуудыг өгөхтэй. Энэ өгөхтэй бол илүү 8-аас 12 дугаар залуучууд ангийн залуучуудад илүү чиглэсэн арга барилаар таниулах. За мөн сургуулиудад мэргэжил танилцуулах энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулах, за үйлдвэрүүдэд бас сурагчдыг танилцуулах гих мэтчлийн олон арга хэмжээнүүдийг авахар зорж ажиллаж байна. 6 сарын кампанит ажлын хүрээнд бол манай хөнгөн үйлдвэрийн салбарт эмсүүтүүд, шүтээс хайс зэрэг сургуулиудын элсэлт бол нэмэгдэх болов гэсэн ийм хүлээлттэй байна. За залуу гэр бүлүүдэд бас энэ хөнгөн үйлдвэрийн талаарх мэдээллүүд бас илүү хүрэх болов гэж бид нар хүлээлттэй байгаа. Хүний нөөцийн дутагдал бол зөвхөн манай хөнгөн үйлдвэрийн салбар гэхээс илүү энэ бол Монгол улс бүр цаашлаад дэлхийн нийтийн асуудал болсон байна. Тэгэхээр энэ дээр уул уурхайн салбар, банкны салбар гэх олон салбарууд маш их дутагдалд орж байна. Энэ дундаа хөнгөн үйлдвэрийн салбар бүр их элсэлт байхгүй байгаад байна те. Тэгээ элсэлт байхгүй нь яагаад тэгэхээр нэгдүгээрт нь энэ 10 жилийн хүүхдүүдийн сурах бичиг дээр бас энэ мэргэжлийн талаарх ойлголтууд байдгүй юм байна. За дээрэс нь Монгол улсад энэ үйлдвэр эрхлэгчдийн талаар нь маш олон сайхан үйлдвэрүүд цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бас чадвараа нэмэгдүүлж шүү дээ. Эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг авч тоног төхөөрөмжөө шинжлэх чадамжаа нэмэгдүүлэхтэй. За эргэлтийн хөрөнгөтэй болсноор бол илүү дотооддоо түүхийд бэлтгэж за нэмэн хүртэг шингээж ийм боломжтой болж байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань илүү их бас энэ олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд хийж чаддаг болсон байна те. Тэгээд цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бол 100 гаруй аж ахуй нэгжүүд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч чадамжаа нэмэгдүүлсэн. За мөн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний усгал үндэсний хөдөлгөөн 3.5 жилийн дотор 53 шинэ үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. 1000 гаруй бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна те. Гэхээр Монгол улс маань бол энэ үйлдвэрлэгч орон болж байгаамаа болж чадж байгаамаа тий. Тэгэхээр энийг бол илүү бид нар олон нийтэд хүргэх, залуучуудаа бас хүргэх энэ үйлдвэржилт үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засгт орон болж чадна гэдэг
одоо харуулж чадчихээн тий. Тэгэхээр энэ мэдээллүүдийг энэ одоо залуучуудад илүү хүргэх нэгэн шаардлагатай байгаад байгаа юм аа. Ер нь хөдөлмөрлөлтийг дэмжих энэ жилийн хөтөлбөрийн бас нэг үндсэн зорилтын нэг болох малын гаралтай түүхийд тэр ажлын байр бий болгож байгаа одоо иргэдийг дэмжих, за мөн одоо цагаан хөтөлбөрт уялдуулах энэ ажлуудыг зохион байгуулж байгаа. За өнгөрсөн 2025 онд бол нийт 124 иргэн хөдөлмөрлөх дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч өөрөөрт ажлын байр бий болгож ажиллажсэн одоо сайн жишээтэй. Тийм учраас цаашдаа одоо бид нар бас хөдөлмөрлөлийн чиглэлээр сургалтыг зохион байгуулах, за мөн одоо тухайн одоо хийж байгаа бүтээгдэхүүнийг чанаржуулах, за маркетинг сурчлагын ажил хийх, за мөн хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэх талын одоо ажлуудыг хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За одоо сая бас бид нар Зангаа цэгийн бас Зангаа цэгийн хувьд бас энэ жилийн хөдөлмөрлөлтийг дэмжих жил болгон зарласан байна. Энэтэй уялдуулан бас Зангаа цэгийн одоо жилд 240 одоо гаруй мянган иргэний одоо дата мэдээлэл байдаг юм байна. За эдгээртээ бас бид нар хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдаа одоо хувийн хвшлийг бас бодлогоороо дэмжих. За мөн энэ дотроо бас өнөөдөр бас цагаан алтын чиглэлээр одоо малын гаралтай түүхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувийн хвшил, бичил бизнес эрхэлж байгаа иргэдийг одоо зөвхөн одоо санхүүгийн дэмжлэгээс гадна сургах, бэлдэх, мэрэгшүүлэх ажлуудыг зохион байгуулах энэ одоо ажлуудыг хийж гэрэж болж байгаа. За энэний одоо томоохон ажлын нэг бол скор хөтөлбөрийг одоо аялал олон улсын хөтөлбөрийн байгууллагатай бас хамтар зохион байгуулж байгаа жишээний. За мөн цаашдаа одоо эсхий тургалтны одоо арга хэмжээ одоо эсхийгээр үйл ажиллагаа явуулдаг одоо иргэдийг дэмжих, за залуучуудыг бас энэ малын гаралтай түүхий дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудыг хөдөлмөрлөлтийг дэмжих, за мөн одоо залуучуудын хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр бас мэрэгшил бий болгох тал дээр одоо нарийн мэрэгжлийн одоо арга зүйгээр хангах, за ажил мэргэжлийн чиг баримжаа олох, сургалтуудад хамааруулах гэх мэтлийн ажлуудыг хийж төлөвлөхөөр ингээд ажиллаж байна. Жилд одоо бид нар 10,000 орчим одоо 17,000 орчим одоо төгсөх одоо ангийн одоо 11, 12 дугаар ангийн алах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримж олох сургалтуудыг зохион байгуулдаг. За энэтэй холбоотой бол эрэлт хэрэгцээтэй ажлын байрыг бий болгох. За тэр дунд одоо малын гаралтай одоо эко бүтээгдэхүүн одоо хэрэглэх болон одоо ийм одоо аж ахуйн нэгж байгууллагад ажиллахад ямар одоо тус нэмэртэй ажлын байрны боломж нь ямар байна. За цаашдаа одоо энэ чиглэлээр ажиллахад хаана одоо сурах одоо мэрэгжил эзэмших боломжууд байна. Энэ талаар одоо сургалтуудыг бид нар тогтмол зохион байгуулдаг. За цаашдаа бол одоо бас нэг үндэсний брэндээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжих дотоод нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх тал дээр бас чиглэлийн ажлуудыг уялдаа холбоог бас сайжруулах шаардлага гэж үзэж байгаа. Манай цагийн баймын болохоор 2009 оноос хойш хөдөлмөрийн зах зээл дээр яг ажлын байрны захиалгын платформ болоод явж байгаа. За тэгээ бид хэдий болохоор яг цагаалт хөтөлбөртэй нэгдэх үедээ бас тоон судалгаа харж үзэхэд манай нийт үйлдвэрлэл болон энгийн ажил мэргэжил дээр манай нийт ажлын байрны захиалга 22% нь явж идэг. Тэгээд бас нэлээд эрэлт өндөртэй бас салбарын хувьд бол байгаа. За эрэлт болгож нөгөө талаа нийлүүлэлтийн хувьд айгүй бага байдаг гэж хэлэгддэг учраас Зангаа маань энэ хүү хамтралыг хийж байгаа. За манай хамтрал болохоор цагаалт хөдөлгөөнтэй яг 63 дугаар тогтоолын хүрээнд болохоор 4-р бүлэг ажил нь бол тэр чигтээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын төлөвлөгөө байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар сайн дураараа бас яг нийгмийн сайжрахны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бас яг энэ холбогдлолтой одоо холбоо нэгдлүүдтэй намд санал бичиг байгуулж байна. За тэгээд бид хэд 2 ажлын хүрээнд санал бичиг байгуулж байгаа. За эхнийх нь болохоор яг одоо энэ манай ноос ноолор болон одоо ноосон бүтээгдэхүүн арь шир үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа ажиллах хүчнүүдэд энэ мэрэгжлийн онцлогийг танилцуулах. Яг тэгэхээр одоо манай яг энэ мэрэгжил дээр бол их ховор үзэгдлүүд байдаг буюу одоо нэг тоног төхөөрөмжлөөр ажилладаг ганцхан хүн энэ төр байдаг гэдэг ийм маш авууштай. За дээр нь цалин үсийн хувьд болохоор дундад цалин хөлс нь бас одоо ижил төрлийн офис ажил эрхэлдэг хүмүүстэй ижил төстэй байдаг шиг юм давуу талууд байхад одоо залуу ийгэн маань анзаарахгүйгээр нөгөө цагаан цагтан гэж яригддаг мэрэгжил одоо боловсрал бакалаврын зэрэг гэдэг ийм зүйлийг одоо илүү онцлоод байгаа. Тэгэхээр бид хэдийд энэ ийм бас авууштай ажил мэрэгжил байдаг ийм боломж байдаг гэдгийг харуулах бас нэг контент болон
давхраас зах зээлийн ойлголтыг өгөх үүднээс хамтарч байна. Хоёр талаар бид нар яг энэ дээр энэ салбаруудад үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудад өөрийнхөө ажиллах хүчнийг яг албан ёсны платформоор дамжуулан одоо ажил хайгчдыг олж авах боломжийг олгоод 6 сарын хугацаатай үн төлбөргүйгээр ашиглах одоо тодорхой хэмжээний вакцины урамшуулал өгч байгаа. Тэгээ энэ маань бас яг одоо манай ноос ноолор болон носон бүтээгдэхүүн арьс шир үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ аж ахуй нэгжүүдэд маш том дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна. Яг тэгэхээр эдгээр байгууллагууд маань илүү жижигхэн аж ахуй нэгжүүд байгаад манай платформ дээр зараа тавих одоо ажлын байрныхаа эрэлтийг одоо нийлүүлэлтээрээ ингээд уулзахад нэлээд одоо өндөр төсөвтэй идэв гэсэн бол бид нар 6 сарын хугацаатай тодорхой хэмжээний ажлын зарыг хөнгөлөлт өгч байгаа. Тэгэхээр бас нөгөө яг тогтсон системийн дагуу хүний хайх боломжийг бид нар бас нэлээд нээж өгч байгаа ийм одоо том давуу талтай хамтрал болж байна. Манай хамтын ажиллагааны хүрээнд их энэ ажил маань нэлээд одоо том өргөн зар хүрээг хамарсан. 3 холбооны хүрээнд ер нь ойролцоогоор 1000 орчим аж ахуй нэгжид нөлөөлнө гэж бодож байгаа. За тэр нь болохоор энэ аж ахуй нэг болгон дээр байгаа дор хаяж 5-аас 6 ажлын байруудыг бид нар нийгэмд сурчлах буюу залуу одоо хүмүүс маань мэргэжлийг сонгохдоо зөвхөн одоо нэгтлэн бодох саагүй хуульч гэдэг юм уу ийм мэргэжлэр бусаар бас тодорхой хэмжээний Монголынхоо энэ бас ирээдүй одоо энэ мал аж ахуйтай холбогдлолтой одоо ажил мэргэжлийг сонгох үс нөлөөлөх үс ийм томоохон ажил болно гэдэгт бол дүүрэн итгэлтэй байгаад байгаа. Тийм баярлалаа. За баярлалаа. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо болон бусад мэргэжлийн холбоодод Занга портал ХК буюу олонний мэддгээр одоо Занга цэгэмэнтэй тэгээд доктортой санхүүжилттэй холбоотой хамтарч ажиллах тэгээд самжиж байгууллаа. За бид ер нь цаашдаа яг Занга цэгэмэнтэй бол ер нь энэ орчин үед залуучууд цахим платформоор ажлын байр хайх одоо ажил олгогч нарт ажилчид нийлэх ийм одоо нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор яг энэ талбар дээр хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг илүү таниулах, илүү энүүгээр одоо уялдуулж одоо ажлын байрыг бий болгох. За тэгээд цаашдаа бас энэ зөв мэдээллийг олон нийтэд өгөх контент бүтээж одоо бий болгож түгээх гэсэн ийм ерөнхий одоо концепцээр самжиж байгуулж ажиллаа. За тэгээд ер нь бол энэ ажил маань хагас жил үргэлжлэх. За ер нь цаашдаа энэ цагаалт хөдөлгөөний хүрээнд Монголын одоо уламжлалт малын гаралтай арьс шир ноос ноолор гэсэн түүхийд үйлдвэрлэлийн салбарт залуучуудыг ялангуяа татах чиглэлээр ажиллахгүй бол ер нь ойлголтоос маш бага байгаад байна. За нөгөө талдаа энэ хөнгөн үйлдвэрлэлийн салбар маань өөрөө олон улсч тэр Монголч тэр технологийн хөгжил, за автоматжуулалт, химэл оюун ухаан гэх мэтлэн энэ зэргээс одоо илүү чадварлаг боловсон хүчин шаардах болчлоо. За тэгээд дээрэс нь одоо хил гэдэг ч юм уу те тоног төхөөрөмжийг ажилуулах. За тэгээд тэр програм хангамж энэ бүх тал дээр одоо мэргэсэн хүмүүс шаардлагатай болсон байна. Тэгэхээр энэ талд нь бас яг энэ мэргэжлийн хүмүүсийг холбож өгөх. За тэгээд мөн энэ арьс шир ноос ноолорын үйлдвэрүүд гэж бас ямар салбар байгаа гэдэг талаас нь зөв контент мэдээлэл өгөх тал дээр бас олон нийтэд түгээх чиглэлээр одоо ажиллах гэсэн төлөвлөлттэй байна. Арьс ширний салбарын хувьд бол инженерийн ангиуд буюу шүтээсдэр одоо арьс шир боловсруулах технологи, за гутал цүнхний загвар зохион бүтээх гэдэг энэ ангиуд байдаг. Гэхдээ нэг талдаа үйлдвэрүүд нь ажиллах хүчингүй болцсон. Нөгөө талдаа тэр ангиудад эсэж байгаа оюутан байдгүй, ганц нэг баг байхгүй шахуу заримдаа. За нөгөө талдаа ингээд арьс нь хаягдаад байдаг. За гадаад зах зээлд арьс одоос авъя гэдэг. Тэгэхээр ийм айгуус сонин ийм нөхцөл байдал үүсч байна л да. Тэгэхээр энэ ер нь цаашдаа бид нар энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоо, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт гэдэг олон одоо бусад ажлууд дээр юм хийгдэж байгаа. Яг энэ ажиллах хүчнийг бэлдэх энэ дээр одоо бодлогын ажлууд хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Зөвхөн нэг шарх төр зургийн одоо өвчин намдах арга хэмжээ биш. За энэтэй холбоотойгоор бид нар сая Италид Монгол Улсын ерөнхийлөгчийн хийсэн төрийн ажлын хүрээнд Италийн Арсутеро гэдэг гутлын цүнхний сургуультай уулзсан. За Италийн бас Санта Кроче парктай танилцсан. За тэгээ ер нь бол гадаад улсад бол яаж юм гэхээр кластерын нэгдсэн зарчмаар хөгжиж байна. За тэр нь өөрөө хүний нөөцөө бэлтгэх, ажилчдаа сургах, судалгаа хөгжлийг хийх одоо юм нэгдсэн зохион байгуулалтанд орцсон явж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо MLTEC аж үйлдвэрийн паркыг байгуулах гэж байна. Үйлдвэрүүд маань өнөөдөр нүүх одоо төлөвлөгөө юмаа гаргаж байна. Энэ дээр яг ийм нэгдсэн зохион байгуулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй. За бид мөн одоо энэ Арсутеро гэдэг гутлын сургуультай хамтраад Монголд бас гутлын сургууль байгуулъя гэсэн ажлыг яриад одоо 5 сард очиж самжиж байгуулна гэж төлөвлөө явж байна. За энэ мэтлэнгээр бид нар энэ гутлын
бэлэн бүтээгдэхүүний салбартын сургууль институцийг байгуулах. За нөгөө талдаа энэ судалгаа хөгжүүлэлтийн төв лаборатори, том лабораторийг бас Хятадын хибээ шинжилгээ ухааны академитай хамтарч байгуулах гээд энэ ажлуудыг гэрээ самжичгээ байгуулсан явж байгаа. Тэгэхээр энийг хийх юм бол цаашдаа бидний бол урт хугацаанд арширын салбарын хүний нөөцийг сургах, бэлтгэх юм аппарат үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр ингэж ер нь цаашдаа шийдэхгүй бол нөгөө талдаа бас түүхийд бэлтгэлийн салбар дээр ч гэсэн хөдөө аж ахуйн сурвал тавар судлалын ангиж байдаг. Эсвэл бас адилхан авахгүй авагдахгүй хүүхдүүд орохгүй байгаа гэсэн асуудал тулгарсан. Гэтэл хөдөө орон нутагт түүхийд тавар бэлтгэлийн мэргэжлийн хүмүүс маш их дутмаг байгаад байдаг. Өнөөдөр түүхийд сайн бэлдэж чадаагүйгаас болоод арьс ширгэлтгөө ноолрын салбар ч гэсэн асуудал тулгараад байгаа. Чанараа илүү үнцэн нэмж, чанарт суурилсан үнцэн нэмэх юм боломж хомсоод байна. Тэгэхээр бид нар зөвхөн энэ үйлдвэрүүд гэлтгүү бас энэ түүхийд бэлтгэлийн салбар дээр ч гэсэн хүний нөөцөө бэлтгэх шаардлага байгаад байна гэсэн үг. За тэгэхээр Монгол улсад бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар цагаан алт хөтөлбөр хэрэгжиж бас тодорхой хэмжээний амжилтанд хүрч байна. Үйлдвэрүүд бол өргөжин тэлж байна. Ингээд энэ үйлдвэрүүд цаашдаа ажиллах хамгийн гол нэг чухал хүчин зүйл нь бол хүний нөөц. За энд бол инженер техникийн ажилтнаас ахуулаад мэрэгсэн ажилтнууд тийм ээ. Тэгэхээр зэрэг хавар болгон л ихтэй сургуулиудын багш нар бол ингээд мэрэгжлээ сурталчлах гэдэг ийм үйл ажиллагааг бол явуулдаг, таниулахын тулд тэгээ энэ удаад бол ерөнхийлөгчийн энэ цагаан алт хөтөлбөрийг хариуцж байгаа ерөнхийлөгчийн зөвлөх жахлан бол бас энэ Занга Эмэни гэдэг ийм сайттай бол бас хамтарч ажиллах талаар бол мэдэгдэж. Тэгээ энэний дээр бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн болон хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар бол ийм баг болоод хэрхэн яаж өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулах вэ гэдгийг бол бас боловсруулчихсан байж байгаа. За энэ бол яг өнөөдрийн энэ залуучуудад яг тохирсон ийм мэдээллийг бэлтгэж хүргэдгээрээ бол энэ сайт бол бас нэлээд ийм чухал сайт болсон байж байгаа. Тэгэхээр энэтэй хамтрна гэдэг бол биднэрт их талархаж байна. Өнөөдөр залуучууд бол яг ноолуурын үйлдвэрлэл ямар үйлдвэр вэ гэдгийг бол бас яг үнэндээ ойлгохгүй байгаа. Тэгвэл чи өнөөдрийн үйлдвэрүүд бол автоматжсан нэхмлийн үйлдвэр, эрэмлийн үйлдвэр, сүлжимлийн үйлдвэр бол бүр компьютерийн удирдлагатай ийм тоног төхөөрөмжүүд дээр бол тоноглогдсон байж байгаа. Тэгээ энд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол улс орныхоо ондоошлыг тийм ээ илэрхийлсэн өндөр хөгжилтэй улс орнуудын хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг бол бас залуучууд ойлгож, за энд улс орныхоо нэр төр болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах, өөрийнхөө хүчийг сорих, тийм ээ дизайныг боловсруулах, Монголын гэсэн түүхийн дээр Монголын онцлогтой технологиор боловсруулад энэ бүтээгдэхүүнийг бол дэлхийн ард түмэнд хүргэх гэсэн энэ зорилгыг мэдхийн тулд бол энэ сурталчилгаа бол маш чухал. Тэгэхээр зэрэг юуны их хурлын 63 дугаар тогтоол бол гарч, за энийг бол хэрэгжүүлэхэд ихтэй сургуулийн багш нар, үйлдвэрлэгчд бол хамтран ажиллаж ингэснээр цагаан алт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх юм зорилт өндөр байна.